Өө сайн байна уу та? Монголда ямар ажиллаар ирсэн бэ? Тантай ярилцлага хийж болох уу? Монгол бол дуу чимээ багтаа ирнэ. Дотроо эхийг хэлдэг орн. Тэм газарт би ирдэг. Харин энд ирэх шалтгаан бол ашиг биш. Нэр төр, тэнцвэр. Монгол нутагт хөл тавих бүрдээ би нэг л газрыг зорддог. Тав дух, намгүй муур амьсгал, дулаахан үйлчлэгээ шингэсэн TTI жижиг бодол. Хамгийн аюултай дайсан чи хэн бэ? Найзын дүртэй урвагч. Хүч гэж яг юу вэ? Дууга өндөрсгөх биш. Чимээгүй шийдэх. Гэр бүл үү? Бизнес үү? Гэр бүл бол бизнесийн зүрх. Бизнес бол гэр бүлийн сүүдэр. Өшөө авалт заавал хэрэгтэй юу? Яарах хэрэггүй. Хүүтэн байхад илүү амттай. Та занал хийлгүй. Эсвэл өшөөдгүү. Боломж олгоно. Давтвал түүх дуусна. Таны хамгийн дуртай зэвсэг Уг буу бол зөвхөн төгсгөл. та хүмүүсийг яаж ингэтлээ захирч чаддгийм бэ? Захирдаггүй. Тэд өөрсдөө надад найдахаас өөр сонголтгүй болдог. Айдас чинь нэг өдөр өөрийг чинь залхихгүй гэж айдгүй. Айдас бол миний зэрлэг нохоо. Би уяаг нь хизээж тавьдаггүй. Та шудраг хүн үү? Хууль шиг шудраг биш. Гэхдээ өрийг заавал барагдуулдаг. Таны хамгийн том алдаа чинь юу байсан бэ? Зарим хүнд 2 дахь боломж өгсөн минь. Ялалт гэж таны хувьд юу вэ? Дайсан чинь чиний нэрийг дуурахгүйгээр бодож эхлэх мөч. Та залуу байхад өөртөө юу хэлэх байсан бол? Битгий хэтэрхий зөөлөн бай. Дараа нь илүү хатуу болно. Эцэст нь та юунаас айдаг вэ? Намайг ойлгодог хүнээс. Тэр л хамгийн аюултай. Монгол яагаад эзэлж авдаг байсагтлаа эслэгдээд үлддэггүй вэ? Учир нь Монголыг эзэлж болно. Харин номхоруулж болдоггүй. Хотыг нь авна, сэтгэлийг нь авч чаддаггүй. Монголын улс төр мафи мөн үү? Мафи гэж хэн ч өөрийгөө дууддаггүй. Тэд өөрсдийгөө төр гэж дуудана. Харин жинхэнэ мафи бол үгээ барьдаг. Энэ TTI жижиг бодлын хоол нь их амттай. Ялангуяа цөөн нь тасархаа штэ. Дээрээ. Монголын тал нутгийн тухай таны сэтгэл. Энэ бол эзэнтэй хэрнээ хэнд ч захирагддаггүй газар. Хотод ирэх мэдл байдаг. Харин талд хүн өөртөө үлддэг. Ийм газар урвагч удаан амьдардаггүй. Улаанбаатар хотын тухай та юу гэж бодож байна вэ? Улаанбаатар бол яарч буй хот. Баян болох гэж яарад ухаалаг болохоо мартсан. Гэхдээ энд нэг зүйл бий. Өлссөн зоригтой хүн. Тийм мод хизээж өгдөггүй. Зүгээр л хатууждаг. Манай нэвтрүүлгийн ивент тэгч TTI жижиг бодол танд энэ хүү хурдан удмын дагыг бэлгэлж байна. Танаа TTI жижиг бодолд алдарт уран бүтээлч Даймон Хорстын алмазан гавл бүтээлийг бэлэглэе. TTI жижиг бодол ресторан 5 тухтай амралт амттай хоол илдэг үйлчлэгээ нэг доор. Манай хаяг 3-4 дугаар орол нийцс TTI жижиг бодол. Утас 96 79 99